Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд төргий. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна Бодлон, хөтлөгч Билгэнэр тантай хамт байх болно. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэндийг хүргэе. Өнөөдөр гадаа өдөртөө 8 градусын дулаантай өдөр болно гэсэн. Өчигдөр бүр 24 байсан шүү дээ гэсэн. Огцом хүүтрээд 8 гэж байна лээ. Гэхдээ гадаа ингээ харахад нилээн сайхан тогтоохон өдөр байна. Хүтэн ч гэсэндээ сайхан тогтоо өдөр биднийг хөтөж байна. Сонсогч таны байгаа газар ямар байна вэ? Таас бидэнтэй хуваалцаарай. Зарим орон нутгуудаар цас орох сурагтай байсан тий. Цастай байна уу? Хуртай байна уу? Ямар байна тий? Та бидэнтэй хуваалцаарай. Тэгээд энэ өглөө Хермоны шүүдэр нэвтрүүлгийг сонсохоор яг энэ цагт хамтдаа нэгдэн сонсож байгаа сонсогч танд талархаж байна. Маш их баярлалаа. За тэгээд эзний үгийг хамтдаа ирж хайж байгаагийн үед бидний амьдралд ч гэсэн маш олон зүйл болж байгаа гэж бол бодож байна. Та бүхэн бас өөрсдөө байгаа газараа бас нэгэн Хермоны шүүдрийг бас буулгадаг байгаасай, гэрчилдэг байгаасай гэж бол хүсэж байна. Нөө шүүдэр чинь те хэсэг хугацаанд л байдаг зүйл те. Тийм болохоор бид нар авсан эвэлүүдээ хадгалгүйгээр бас одоо хуваалцдаг, бас тэр сайн сайхныг нь хуваалцдаг. Тийм амьдралаар амьдрья гэж бас уриалмаар байгаа. Тэгэлгүй яхаа. Тэр эдний тэр шүүдэр мэт болсон үгийг өөртөө та авсан бол түүнийг нь өөртөө шингээгээд мөн бусдад та түүнийг хуваалцах үүрэг танд байгаа шүү дээ. Тэгээд таны нөхцөл байдал ямар ч яж болно. Бүх зүйл үргэлж мэдээж ингээ сайн байна гэж аахгүй шүү дээ. Донсолгоотой, уналттай, босолттой тий санаанд орног гинтийн зүйлүүдтэй бид тулгардаг шүү дээ. Гэхдээ нэг муу зүйлийгч бурхан сайнаар эргүүлэх хүчтэй гэдгийг л битгий мартаарай. Бурхан залбирлаар дамжуулан ярьдаг, мөн нөхцөл байдлаар дамжуулан ярьдаг шүү гэдгийг битгий мартаарай. Тэгээд энэ тухай дахин сануулсаар байгаа тий. Эзэн тантай цаг ямагт холбоо харилцаатай байж ярилцахыг хүсдэг гэдгийг л битгий мартаарай. Бид нар л сонсдгоо болохоос тий. Ер нь бол ярьсаар байгаа. Ярьсаар байдаг шүү. Таны амьдралд ажилласаар байдаг. Магадгүй бид л хардггүй болохоос биш, бурхан ажилласаар таныг хамгаалсаар байдаг юм шүү тий. Тэгээд үнэхээр эзэндээ талархъя. Тэгээ өдөр бүр өөрөө өөртөө улам илүү ойртож өөрийнхөө замаар алхаасаа гэж биднийг хүсдэг. Тэгээд бидний амьдралын алхаа гიშгийг маань эзэн чиглүүлэх болтугай. Тэгээд энэ цагт эзний өмнө хамтдаа ирч түүнд алдар магтаалыг өргөцгөөе.
Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж, би махбат минь таныг хүсн тэмүүлж байна. Дуурал 63-ийн 1. За өнөөдөр бидний хамтдаа сургаалт тогс намын 3-ын 5-6 дахь ишлэгийг хамт үзнэ. Бүх зүрхээрээ эзэнд итэг. Бүү дүшгэл өөрийнхөө ойлголтод. Түүнийг мэдхэд зам бүхэн чинь байг, тэрээр зам харгагч нь шулуутгана. Өөрийнхөө нүдэнд бүү мэргэн бол. Эзнээс юм ээ. Ёрын мугаас хэрэг. За би эзрүүлээд бас уншсан байна. Ер нь бол ингээд нэг зүйлийг аягүй сайн ойлгож авах хэрэгтэй. Би өнөөдрийн ингээд багцыг бэлдэж явах үед нөхцөл байдал бурханд тохиолдож байгаа биш. Бидэнд тохиолдож байгаа гэдгийг бид нэрсээ марцчихлаа. Бидний нөхцөл байдал муутахлаар бурхан дагаад мууддаг юм бол ерөөсөө биш. Бидний нөхцөл байдал одоо юу гэдгийг асуудал ээдрээтэй болохоор бурхан бас Христ итгэлд асуудал үүсэж эхэлдэг юм ерөөсөө биш. Харин нэг л зүйл байдаг. Бид нэр ямар ч нөхцөл байдал дотор Христ итгэлдээ хэр зэрэг үнэнч байдаг вэ гэдэг асуудал хамгийн том асуудал бол. Бичээс бол 1500 жилийн турш 40 орчим хүн бичсэн маам л та. Тэгэхээр эдгээр хүмүүс чинь бүгд хаан, дүшмэл, боол, загсчин, хоригдол те хөдөлтаачин, татвараагч эдэргээд бүр янз бүрийн хүмүүс л байсан. Зарим нь Есүсийг хайж зүгтааж исэн урагч байсан бол зарим нь Есүсийн дагалдагчдыг алж хядчихсэн хүмүүс байсан. Эдгээр амьдралын янз бүрийн нөхцөл байдал дотор бурхантай уулзсан. Бас эдний бичсэн зүйлүүд нь янз бүрийн нөхцөл байдал дотор бичигдсэн. Зарим нь шоронд, зарим нь харин нутагт те, зарим нь боолын амьдрал донд одоо ингээ янз бүрийн байдлаар бол бичигдсэн ба. Тэгээ гайхалтай нь юу гэж өнөөдөр эдгээр үгсүүд бурхан хүмүүстэйгээ хэрхэн ярьдгийн жишээ болж биднэрт хэрэглэгцээр байна гэж. Өнөөдөр энэ хаанд бичигдсэн энэ бичсэн үнэн яг ямар байсан гэж бол хинж асуудаггүй. Харин энэ бурханы үг тэ энэ үг болгон одоо ариун сүнсээр бичигдсэн гэдэг зүйлийг бол бид шууд хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр бид нар тэгээд өөртөө ингээд Библиэд ингэж хандаж Библийн түүхүүд болон Библийг одоо бичиж үлдээсэн хүмүүст бид ингэж ханддаг гэж бид Христ итгэлийн дотор Бурхны өөрийн хүү Есүс Христийн тусаар дамжуулан аварсан өөрсдийгөө яагаад тэр нөхцөл байдал дотор тэгээд тэн бичсэн хүмүүстэй адилхан гэдгийг мартчихад идэх юм бэ гэдэг зүйл бол гарч ирж байгаа байхгүй юу? Мэдээж Адамаас хойш одоо тэ Патм арал дээр Йохан элчилт номыг одоо үзэж байгаа яг тэр хэсэг хүртэл бас ер нь бол Адамаас хойш одоо бидний хүртэл одоо энэ Германы шүдээр сонсож байгаа бид хит хүртэл энэ хүмүүсийн амьдрал Бурхны бүх оролцоо нөхцөл байдлыг шийдсэн түүхүүдийг бүгдийг бичиж гэвэл сонсоход одоо бичиж гэвэл одоо дэлхий дээр байгаа бүх цаас үрэлцэг. За сонсоо их юм бол бидний амьдралын бүх цаг хугацаа хүрэх. Тэгэхээр Иохан ном дээр юу гэж яддаг гэхээр үүнээс гадна маш их олон гайхамшгуудыг тэр үйлцсэн. Тэр бүхнийг бичнэ гэвэл хүрэлцэхгүй үстэй дэлхий гэж бол юуны талаар Библийн талаар бол ерөнхийдөө бол хэлсэн байдаг. Ялангуяа Иохан өөрийнхөө номны талаар Есүс бол Бурхны хүү бөгөөд хүндрэлтний аврагч гэдэгт та нар итгэж мөнх амьтаа байхын тулд энэхүү ном бичигдсэн юм а гэж хэлсэн. Тэгэхээр бид нар Библийг уншдаг хүнийхээ Библийг бариад ямар ч нөхцөл байдал дотор Бурхантай хамт байх болон тэр нөхцөл байдлыг давж гарах, нөхцөл байдал донд одоо байж сурах гэдэг зүйлийг бид нар бол суралцах хэрэгтэй байдаг юм л да. Хүмүүс ингэж ярьдаг. Бурханд итгэх юм бол бүгдээ сайжирна гэж. Тэгээ сайжирна гэж байгаагаа тэр сайжирна гэдэг нь өөрийнх нь тухай яриад байгааг мартаа дандаа нөхцөл байдлыг сайжруулах гэдэг. Тэгвэл бүгдээрээ Библийг уншъя л да. 430 жил боол биеийн амьдрал өөрчлөгдөөгүй боловч Бурхны ивэл тэднэр дээр байсан байхгүй. За бүгдээрээ Авраамийн гэрүүдийг харъя л да. Тэд нэр Авраамч, Исаакч, Яаковч Бурхны амласан газрыг авч чадаагүй байхгүй. Тэд нар Бурхны амласан гэхдээ арайхан өгөөгүй байгаа тэр газар дээр амьдарч байхдаа тэгээд өгсөнгөө шүү дээ. Амьд байхдаа энийг чинь нэг авчмаар байна шүү дээ. Өөрийн болгочмоор байна шүү дээ, тэ. Нэг гацаа зоогоод ингээд юм хүмүүс барьчмаар байна шүү дээ гэдэг гомдлыг Бурханд хэлэлгүйгээр өгнө гэсэн тэр амлалт нь үр хөвгтөд нь байхад талархалтайгаар өөрийнхөө амьдралын тагмчуудад өргөлж Бурхантай хамт байсан байхгүй. Хинч Бурхны өөрт нь хийж өгнө гэж амласан зүйлүүдийг албатаж тэхэхгүй боллоо, итгэхэ боллоо гэдэг ч юм уу. Тийм зүйлүүдийг хэлж байгаагүй гэдгийг бид итгэлийн баатаруудаас харах боломжтой байдаг. Бүх зүрхээрээ Бурханд итгэв. Бүү өөрийнхөө бодолд, ойлголтод
дэвшгэлээ гэж хэлж байна. Тэгэхээр галж урсгалынхан болоод янз бүрийн одоо юу гэдгийг Христ итгэлээс урган гарсан янз бүрийн үзэл бодлоод ихэвчлэн юу гэж ярьдаг гэхээр сайжруулах хэрэгтэй. Бурханд итгэх юм бол бүх зүйл сайжрах болно. Тийм ээ, сайжрах болно. Гэхдээ эхлээд та сайжрах хэрэгтэй гэж. Орчин тойрон чинь сайжирсан ч тэр сайжирсан орчин тойрон дотор сайн амьдарч чадахгүй бол тэр сайжруулалтын одоо өөрчлөлтийн хэрэг утга учир нь яг юундээ байгаа юм бэ гэдгийг бид нар маш сайн бодож байгаа. Харин ямар ч нөхцөл байдал дотор тэр бурхан байж чаддаг учраас бид түүнд итгэдэг. Бид хүний амьдрал тохиолдог, бидний мэдих одоо энэ амьдарч байгаа эргэн тойрон орчин тэ цаг үе тэ энэ бүхэнд бид нар чадах юм аа чадахгүй юм аа бүр давагдашгүй хүчин зүйл мөлгөө заримыг нэрлэлсэн тэ хүнд давагдашгүй хүчин зүйл таалддгийн гэдэг ч юм ингээд бүгднийг нэг нэрлэлчихсэн. Тэгээ тэднийгээ тохиолдох үед бид нар бол юу гэж хэлдэг вэ гэхээр ийм тохиолдолд бурхан ч одоо юу хийх байсан юм бэлээ дээ гэж. Тэгвэл би өнөөдөр нэг зүйлийг танд хэлвэ. Бүх зүрхээрээ бурханд идэг. Тэр тохиолдож байгаа зүйлд чинь бурхан хямарддаг. Тэр тохиолдож байгаа зүйл чинь бурханыг ерөөсөө одоо юу гэдгийг донслохож одоо тий ганхуулдаг гэж. Бурхан бидний сонсож байгаа аимшигтай дуу чимээ болон бидний харж байгаа хүндэгцүү нөхцөл байдлаас болоод бурхан одоо ингээд өөрчлөгдөд байдаггүй. Тийм болохоор бид нар бурхан өөрсдийнхөө ойлголтоор бурхнаа ойлгож болохгүй гэж. Харин бурхныг зөв ойлгож мэдхэнд бол бурхны талаар бичээс юу гэж бичсэнийг бид нар бол анхааралтай судлах хэрэгтэй. Бурхан нөхцөл байдлаар дамжуулан ажилладаг. Бурхан хожим нь бидний боолын амьдрал эсвэл биднийг ингээд хүмүүс биднээс урвсан цаг үед амьдрахад ямар байх ёстой вэ гэдгийг харуулахын тулд Йосепийн түүхийг бичиж үлдээсэн. Өөрийн биш газар дээр тэ бүх хүмүүсийн хүлээн зөвшөөрлийг аван тэ хүний юмд хүрэхгүйгээр гэхдээ өөрөмсөг зөрсөд тэгэхээр үр хүүхдүүд болон одоо мал сүргээ өсгөн амжилттайгаар амьдарчих боломжтой Авраам, Исаак, Якобын амьдралаар бол харуулсан. Паулийн амьдралаар тэр шинэ гэрээний 13 номыг ихэнхийн шоронгоос бичсэн. Шорон ер нь ном бичгэрэл их айтайхан нөхцөл байдал уу? Би тэгж бодохгүй байна. Гэхдээ тэр шоронд байж явах үедээ тэр хааны газар ингээд хязгаарлагдаж хоригдсон учраас түүнийг байцаахаас босод үед түүнд хийх зүйл ингээд байхгүй тэр ингээд одоо ирэхээ асуусан. Тэр муу зүйлүүдийг нь харалгүй харин төвлөрөөд нэгэнт явж чадахгүй байгаа учраас очиж чадахгүй байгаа хүмүүстэй төвлөрч бодож агаад хэлхийг хүссэн, үлдээхийг хүссэн бүх зүйлүүдээ бурхны сүнс дотор, шорон дотор хэлж бичүүлэх боломж түүнд гарсан байна. Тэр магадгүй шорон тариаг бол энэ тэнд сайн мэдээ тарааж явсаар агаад те Паул гэж нэг гайхалтай сайн мэдээ тарагч ирсэн байгаа гэдэг гэрчлэл үлдэх байсан байна. Харин тэр шоронд орсноор олон өдөр төгсдөд зориулагдсан, олон өдөр төгсдөг одоо хүртэл басгадаг Тимот номыг жишээ бичсэн байх шин. Тэр шоронд орсон учраас хоригдол байхын зовлон, орохын зовлон те эзэнтэй байхын зовлон те хүнд уучлагдахгүй байх, мөрдөн өшгөгдөх одоо те хоригдол боол байхын зовлон ойлгож мэдээд Филемон гэдэг номыг бичсэн байна. Бурхан нөхцөл байдлаар дамжуулан ажилладаг. Та ямар нөхцөл байдалд байгаа юм бэ? Ойлгомжгүй нөхцөл байдал та байна уу? Тэр ойлгомжгүй нөхцөл байдал чинь шийдэгдэхэл дараагийн одоо юмаа хий гэж бодож байна уу? Та энэ нөхцөл байдлыг хүлээхийг одоо сайжрахыг хүлээгээд байгаа юм уу? Хизээч сайжрахгүй зарим зүйл. Зарим зүйл харин улам муудах тусам бурхан биднийг юу гэж хэлдэг вэ? Харин та нар сүрж сайн болох ёстой. Та нар ирүүлчих ёстой. Та нар хүчрхэг байх ёстой. Та нар гар сунгах ёстой. Та нар давж гарах ёстой. Та нар дэвчээр гэж юу байдгийг те бас амжилт гэж юу байдгийг, ялалт гэж юу байдгийг та нар тэд нар харуулах ёстой гэж. Хэрэв чи ямар нэг зам дээр хөл тавьсан байгаа бол эзнийг тэр зам дээр таныг хүлээж байгаа гэдэгт итгэх хэрэгтэй. Тэр зам чи ямар ч зам бай. Эзэн тэр замаар явах юм бол таныг хүлээж байгаа гэдгийг та итгэх хэрэгтэй. Дахин асууя. Нөхцөл байдлаа сайжрахаар л сайн сайхныг хий гэж бодож байна уу? Харин муу нөхцөл байдал дотор сайн сайхан ч тодорхойдог байна. Амен. Ямар нэгэн одоо юу гэдэг итгэл найдвар алдаж байгаа юм шиг санагдаж байна уу? Итгэл найдвар чи алдуулах зүйлүүд нь айгүй бодиттой харагдаад байна уу? Тэгвэл хэдий. Харин ч итгэл найдвар гэдэг зүйл чинь зөхөрч байгаа үед одоо юм дороотож, муудаж байгаа үед харин сайн харагддаг байхгүй. Итгэл найдварын дуу хоолой болсон ишвэрлэгчд гоё үед ярьсан юм уу? Үгүй шүү дээ. Хот нь бүслэгдэж, боолчлогдож те
дарлагдаж тийм үү харийн үндэстнүүдийн одоо боолчлол доор байх үед тэдний итгэл найдварыг өсгөх хамгийн хүчрхээгээр тунхаглаж байсан байхгүй. Харин гоё үед Соломоны одоо сэргэн мандалтын үед амар гой үгүүд нь хүмүүст хүч болж ирсэн үү? Эсвэл Ермая юм уу, Изекиэл юм уу те? Эсвэл одоо юу гэдэг гитлэл номын яг тэр үед хүмүүс хэлсэн үгүүд нь гайхалтай байсан гэж бид бодож үзэх хэрэгтэй. Тэгвэл өнөөдөр та хэцүү байгаа юу? Тэгвэл өнөөдөр та итгэлээ болон одоо те эзнийг илүү их мэдрэх боломж тань тохиолдод байна. Заримдаа бид амьдралдаа сайн зүйлийг хийгээд төлөвлөж яхад муу зүйл тохиолдох нь байгаа. Нөхцөл байдлыг сайжрахаар бүхнээ зориулсан ч бүр дордоодох байдаг. Харин яг үүндээ нөхцөл байдлыг сайжруулах гэхийн оронд илүү хүнд нөхцөл байдлын дотор унахгүй байхын тулд өөртөө байгаа бүхнийг цуглуулж, өөрийгөө хүчрхэгжүүлж, өөрийгөө улам дэвсгэрлэх хэрэгтэй гэж. Яагаад гэвэл цэргийн түүхийг гарах юм бол ихэнх хүмүүсийн ялагдсан шалтгаан нь юу гэхээр за барахгүй мэн ялахгүй юм байна. Миний зэрэг зөөх юм байна, ингэх юм байна гэдэг ингээд дундаас нь хайсан учраас хөвчлэн ялагдсан байдаг. Харин зарим одоо шинэ Юлиус Цезарын нэг алдартай тулаандар бол Юлиус Цезар 20,000 хүрэхгүй зэрэгээр 300 орчим мянган хүнтэй бараг зэрлэгүүдийн айрмыг батгсан байдаг. Тэгээд зэрлэгүүдийн айрам хамгийн гол нь юу гэж ойлгосон бэ гэхээр Цезарын зэргүүдийн тэр эмх зэгцтэй эцсээ хүртэл итгэмжтэй байж гаргадаг гэж бодсон гэхээр эдгээр олоолаа юм байна. Нэмэлт хүч байгаа юм байна. Эдгээр ингээд эдгээр ийм цөөхөлхний үежж ийм дөрөгтэй байх боломжгүй. Бидний эсрэг ийм одоо зохион байгуулалтаа байх боломжгүй. Тэгэхээр бидний мэдж байгаагаас ч олоолаа байгаа юм байна гэсэн айдас нь нөгөө тэр олон хүмүүсийг Цезарын цөөхөн зэрэгт ялагдахад хүргэсэн байна. Бас нэг зүйл нь Цезар зэргүүдтэй сорсон зүйлээ л хий. Тушаалал биелүүл. Үүнийг л шаардсан. Тэгэл тэд ялтанд төрсөн. Тэдэнд хинч туслах боломжгүй. Тэд нэр бүр ингээд Европын нутагт явж ирсэн шүү дээ. Тэд чи Италийн одоо цэргүүд гэхэд. Тэгэхээр бид нар нэг зүйлээ. Бид нар тусламж өгдөг хүмүүсээс хол байна уу? Бид нарыг дэмжих боломжтой хүмүүс чимээгүй байгаад байна уу? Эсвэл бид нартай хамтрах хүн байхгүй байна уу? Эсвэл таны толгойг илэх аргадах, таныг урамшуулах хүн байхгүй байна уу? Бурхан танд байгаа шүү. Библи танд байгаа шүү. Та олон гэрчлэлүүдийг, олон зүйлүүдийг харсан шүү. Тэрийг одоо та өөрөө харуулж, өөрөө нэгэн итгэлийн баатар болох цаг танд ирсэн биш. Тиймээс бид бурханд итгэж, байдал сайн үед итгэж, муу үед өөр арга зам хайдаг байх юм бол энэ бол Христ итгэл биш. Би дахиад хэлье. Нөхцөл байдал сайн үед итгэж, муу үед өөр арга зам хайж ивэл та итгэгч биш вэ гэсэн. Есүс Христ өөрийн эцгийн хүслийг биелүүлэн амьдрахдаа өөрийн хаанчлыг байгуулах гээгүй. Өөрийнхөө үгийг нэмж хэлэгч гээгүй. Харин эцгийнхээ хаанчлыг тунхаглаж Есүсийн нөхцөл байдал загалмаадаар хадагдах хүртэл аимшигтайгаар улам л одоо хүнд хэцүү нөхцөл байдалтай болсоор бүр эцгийн хүртэл түүнийг орхисон мэт санагдаж дуу алдан хашгирч ирсэн боловч тэр үхэл амьлалтаар дамжуулан бурхан биднийг аварсныг бид харин хөндлөнгөөс харсны хувьд санаж хэрэгтэй. Бид нөхцөл байдлыг бурхнаас холдуулан муу болгон харагдуулж байгаа тэр биднийг ятгах байгаа, биднийг унгаж байгаа бодлоодаас салах хэрэгтэй. Харин нөхцөл байдлаар дамжуулан бурхан биднийг хүчрхэгжүүлж байгааг харж сурах хэрэгтэй. Та хэн нэгний ивэлийг хөндлөнгөөс хараад ёо энэ шиг ивэгцэн бол тэрэн шиг ивэгцэн бол гэж бодоод байгаа. Тэгвэл зарим хүмүүс таны амьдралыг харахтаа таны өөрөө анзаарч байгаа тэр ивэлүүдийг өөрийнхөө амьдрал байгаасаа гэж хүсдэг гэдгийг та мэдэх үү. Тиймээс өнөөдөр өөрийнхөө ойлголтод битгий төвшгөл харин бүх зүрхээрээ эзэнд итэг. Өнөөдрийн номлын эцэст дахин нэг зүйлийг сануулахыг хүсэж байгаа. Нөхцөл байдлыг сайжрахыг хүлээж агаад сайн сайхныг бий болгоё. Одоо тэ ивэл өрөөлийг бий болгоё, амжилтыг бий болгоё гэж бодож байвал амжилт чи угаасаа юу гэсэн үг гэж бурхны ивэлээр нөхцөл байдал муу байх үед чадсан зүйлийг амжилт гэдэг байхгүй юу? Боломжгүй үед одоо итгэж чадсан итгэлийг Христ итгэл гэдэг байхгүй. Учир нь бурхан өөрөө хэлсэн. Бурхан боломжгүй зүйл гэж байдаг гэж юу гэж. Амен. Өнөөдрийн үгийн цагаар эзэн танд олон зүйлийг сануулсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд таны нөхцөл байдал өнөөдөр яг одоо ямар ч ажим магадгүй. Гэхдээ бурхан нөхцөл байдлаар дамжуулан таныг хүчрхэгжүүлэх болно гэдгийг битгий мартаарай. Бурхан нөхцөл байдлаар дамжуулан ярьдаг юм шүү. Үгийг тунгаан бодоод эзний өмнө хамтдаа ярьцгээе.
хавш намайг дагсан таныг би дагна хичнээн золон мишэл тулсан тандаа би Амен. Өнөөдөр бид нэр үгийн цагаараа сургаалт өгс номын 3 дугаар бүлгийн 5-аас 6 дугаар ишлэлээ суралцлаа. Бүх зүрхээрээ эзэн дитэг, бүү түшгэл өөрийнхөө ойлголтод. Түүнийг мэдхэд зам бүхэн чинь байг. Тэрээр зам харгуугч нь шулуутгана. Тэгээ өнөөдөр бид нэр үгийн цагаараа бурхан нөхцөл байдлаар дамжуулан ярьдаг тухай суралцлаа шүү дээ. Бид нөхцөл байдлыг бурханаас холдуулан муу болгон харагдуулж байгаа бүхнийг орхиод харин тухайн нөхцөл байдлаар дамжуулан бурхан биднийг хүчрхэгжүүлж байгааг харж сурах хэрэгтэй юм шүү. Өнөөдөр таны нөхцөл байдал ямар ч яж болно. Яг одоо ойлгож мэдхэд хэцүү нөхцөл байдалд ч та байж болно. Эргээд харахад те энэ нөхцөл байдалд бурхан сайнаар ажилласан гэдгийг та харж яруу сайхан хайр бий гэдгийг харах болно. Тэгэхээр өнөөдрийн нөхцөл байдлыг та амжилттайгаар даван туулаарай. Тэгээд энд бас манай нэг сонсогч маань ингэж хуваалцсан байна. Хэцүү үед талархах нь ялалт гэдгийг их ухаарсан. Гомдлсон үедээ үргэлжлэх цаг хугацааг удаан болгож би алдсан байдаг юм аа гэж хуваалцаж бичсэн байна. Тэгээд эзэн танд өнөөдөр бас өөрийн үгээрээ таныг урамшуулн зоригжуулж байгаа гэдэгт итгэлтэй байна. Бурхан залбирлаар дамжуулан, библиэр дамжуулан ярьсаар байдаг. Мөн нөхцөл байдлаар дамжуулан ярьдаг гэдгийг битгий мартаарай. Тэгэхээр өнөөдөр таны амьдралд эзэн ажилласаар байгаа шүү. Тэгээд энэ цагт хамтдаа эзний өмнө ирж залбирах цагийг гаргацгаая. Их эзэн минь,
Та энэ цаг үед биднийг амьдрах боломжийг олгосон танд үнэхээр баярлалаа. Бидний амьдрал бодит учраас бидний сэтгэлгээ, бидний бодол санаа хийсвэрэж болохгүй. Бид өөрсдийгөө хуурж болохгүй. Та биднийг өөрсдийгөө хуурахыг зөвшөөрөхгүй. Тэм учраас та биднийг бүх зүйлд илүү бодиттой, хүчрхэг бас дайчин байгаасаа гэж хүсэж байгаа. Та бидэнд хүчийг өгж байгаа. Та биднийг өөрийнхөө Есүс Христээр дамжуулан та биднийг аварсан. Таны хүү Есүс Христ энэ дэлхийн амьдралаар амьдарч байхдаа тэр бидний туулдаг бүхнийг туулж тэр өхөл хүртэл явсан. Эцэст нь та түүнийг дахин амьлуулсан. Тэгвэл өнөөдөр бид ч гэсэн өнөөдөр өхөл хүртэл энэ дэлхий дээр амьдарч байх өдрүүдэд бүх хүнд нөхцөл байдлынхаа дотор зөвхөн танд итгэхийг хүсэж байна. Тэгээ танаас авсан хайр, инрэл, өршөөл, хүч чадлаа эргэн тойрныхаа хүмүүст амьд байх үедээ зориулахыг хүсэж байна. Та алдарших болтугай бидний амьдралаар бүх зүйлд тань талархан Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Энд хүрээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамтайсан сонсогч танд баярлалаа. Амралтын өдрөө эзний хайр ивэл өрөөлөөр дүүрэн өнгөрүүлээрэ. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрэлээ.